Музейд хадгалагдаж буй энэхүү соёмбыг 1967 онд уран бүтээлч Пернле Равжа цаасан шуумлын аргаар бүтээсэн бөгөөд өргөн 85 см, өндөр нь 135 см хэмжээтэй. Монголчууд эрдэмтдэр үеэс эхлэн хэл соёлын ариун төвөгтэй билээ. Түүний нэг нь Монголын ангадугаар богд, олноо өндөр гэгээн хэмээн алдаршсан зан азар. Монголын эрдэм ухааны номын хэл бичгийг боловсронгүй болгож, дорн дахины болон энэтхэг төвдийн соёл шинжлэх ухааныг эртний түүхт Монгол орондоо дэлгэрүүлэх үүднээс хэл шинжлэлийн ухааны зарчимд үндэслэсэн хэл авианы төгс боловсрсон соёмб зайдий буюу өөрөөр тодорсон гэгээн хэмээх соён бүсгийг 1686 оны гал барс жилд төвхөн бүтээлийн сүмдээ зохиосон гэдэг. Өндөр гэгээн зан азар соён бүсгийг улс төр хийгээд шашин номын тусгай зорилгоор зохиож. Улс төрийн учир холбогдол гэвэл манжийн эсрэг үндэсний тусгаар тогтмол өн мөнхийн бие даасан байдлыг бэлэгддэг. Шашин номын тухайд тэр цагийн номын гурван хэл болж байсан Монгол, Самгард төвд хэлний үгийн бүрэн тэмдэглэж чадах үйс бичгийн тогтолцоог буй болгосон ажээ. Энэхүү бичиг нь 16 гих шиг 64 гээгүүлэгч бүхий авиа тэмдэгт үсгээс бүрднэ. Зүүнээс баруун тийш бичих журам зурлага нь хичээнгүй бичгийн хэлбэрийг баримталдаг байна. Соён бүсгийг Монгол мэргэд цаг үе бүхэнд утга санааг нь баяжуулан олон янзын тайлбар бичиж байсан ба орчин цагийн эрдэмтэд активч эренчин соён тэмдэг бол Монголын эрх чөлөө тусгаар тогтнолын алдарт сайхан бэлэг тэмдэг мөн хэмээн тайлбарласан байна. Соёмбод дүрсэлсэн наран сарны дээр буй галыг 3 үзүүртэй дөлөөр дүрсэлсэн эртний монголчууд галыг маш эрхэм болгож хүний уг удам залгамжлахын тэмдэг хэмээн гал голомт гэж хэлэлцдэг байсан бөгөөд галын дүрс нь 3 үзүүртэй байдаг нь Монгол улсын гал голомтыг өнгөрсөн гэдүүгээ ирээдүйн 3 цагт буюу үрд мандан мадарч байхын утгатай тэмдэг болоо. Соёмбын доторх гурвалжин дүрс бол Монголын эртний зохиол ёс суртахуунд үзвээс эрт цагийн дайсны өөдөөс хэрэгэлдэг жад сумны хэлбэрийг дүрсэлсэн бөгөөд дайсныг дарах хэмээсэн утгатай тэмдэг мөн. Үүнд дээр доороо 2 хэсэг байдаг нь Монголын хүн бүхэн их баг эр эмгүй цөм нэгэн сэтгэлээр Монгол улс тусгаар тогтнон мандахын дайсныг хаанаас ч гарч ирснийг даран сөнөхийн бэлэгдэл болно. Соёмбын доторх хөндлөн шулуун өнцгтэй 2 хэсэг дөрвөлжин дүрс бол Монголын хүн ард их баг дээр доор үгүй цөм улсынхаа төлөө шулуун шударгаар хүчээн өгөх хэрэгтэй хэмээсэн тэмдэг бол соёмбын голд бие биеэн дагаж ирсэн 2 загсны дүрс буйд загсыг эртний монголчууд нүд амтггүй амтэн хэмээн маш сонор соргыг дүрслэх үед хэрэгэлдэг байжээ. Үүнд 2 загсыг зурсан арга бэлэг буюу эр эм хэмээсэн утгатай нь улсынхаа төлөө дээр доор эр эм үгүй цөм нэгэн сэтгэлээр арга бэлгийг хосолж дайсны эсрэг нүд цавжилгүй сэрэмжилж байхыг илтгэдэг байна. Соёмбын 2 хажуугийн босоо дөрвөлжин хэрмийг дүрсэлсэн бөгөөд төрийн төлөө хүн ард дээр доор эр эм үгүй нэгэн сэтгэлээр эм нэгтэй болбос Монгол улс төмөр хэрэм мэд бат бөх болохыг бэлэгддэг. Соён бүсгүүдийн дотор багтсан эдгээр тэмдгүүдийн утгыг дүгнвээс Монгол улсын үүрэг эрх чөлөөтэй тусгаар тогтнохын бэлэг тэмдэг даруй мөний тул ийхүү улсынхаа төлөө тэмцэж байсан Монголын шилдэг сайчул энэхүү тэмдгийг хэрэглэж явсан нь аргагүй зөв байжээ. Пернле Равжагийн уралсан энэхүү соёмбыг гүн хөх дэвсгэртэй арслан синтитэй бадам луухай цэцгийн мандал дээр тодорч байгаагаар бүтээсэн байна. Арслан ширээний арвчийг гэн халдаагүй бэлэгдэлийн ухаа 10 хүч төгөлдөр заан рид хувилгааны хөлтмөр гэн хорыг дэслэгч матар туралдгүй хүч төгөлдөр гард 4 аюулгүй бэлэгдэгч арслан гар чимгэлжээ.